За юу яцхан залуусаа. Давбанаа даван амсын ясаар 2 дахь бичлэгээ хийж байна. Мазалаа нэг өдөр буюу. Тэгээ өнөөдөр манай баг нөгөө тэмцээндээ 6 хожиж нэг ч хожигдлгүй зансаа гарсан байгаа. Тэгээд бүтсэн өдөр манайх өнөөдөр тогооч ажилдгүй. Тэгээ бид нар гарч хоол идэх чинь маккордем үү гэж бодоод. Тэгээд ингээ маргааш их мазалаа нэг өдрөө өнөөдрөөс эхлээ бичиж гэж бодлоо. За тэгээд замдаа болсон. За автосанд ороод ирсэн байна бид нар. Маш их хүмүүс асуусан байлээ. Мазалаа баг одоо яг ямар баг юм бэ? Five Power-ийн бэлтгэлийн байран дээр байгаад байгаа мөртлөө яг ингээд Five Power-ийн охин баг юм уу? Юу ингээд асуусан. Тэрэнд ингээд габал хариулт өгөх болно. Five Power-ыг багийн охин баг явахгүй яг Five Power баг одоо үндсэн бүрэлдэхүүн өөр газар байрлаж өөр газар хийж байгаа. Тэр одоо яг хуучин байран дээр нь одоо Мазалаа гэдэг баг майнер гэдэг том тэмцээний эрхийн авахны төлөө нэг зорилготой одоо яг хийж байгаа. Тэгээ өнөөдөр манайх ямар ч гэсэн эхнийхээ аль биесний тэмцээнд нэг ч хожигдлгүй заасан гараад ирсэн. Гараа сайн бол барай сайн гэж одоо тэгээд найдаал явж ин да. Манай явсан эрхийг авнаа бид. Бэлтгэлээ ерөөхдөө аягүй сайн хийж байгаа. Тэгээ маргааш өдөр та нартай бэлтгэлийн тоглолтоо яаж идэв, бэлтгэлээ яаж идэв гэх мэтлээ. Тиймэрхүү юмнууд харуулах болно. Одоо яа сайн үсч. Өөр юу байцгаан та нараа. Дөө. За цогогийн хятадх амьдралыг жоо сонсцгоо юм. Хятад хэр байна? Ямар байна? Хот байна. Улаанбаатар бол дөө штэ. Улаанбаатар бол яваач ингээл хажууд дуулаа л. Тэгээ бол юу эс ихтэй. Хятад ер нь хэр байна? Five Power-ийн бэлтгэлийн байр тэгээд Double Capella эртээ нэг баг болоо ер нь хэр байна? Хятад гэсэн бид багаараа хятад зөндөө байр хийсэн. 天津街赛龙眼镜广场提醒您，西山水库车站到了，下车请拿好随身物品。过马路。Тэгээ багийн ахлах шийдэж байгаа штэ. Болоо. Анх удаа багийн ахлах хийж байна. Сурах зүйл их байна. Халтаж онох зүйл их байна. Тэгэл ямар ч бөөнөрөө тэгээд нэг зорилгын төлөө хичээж ин бид нэр. За эсвэл танилццгаая. Манай эс. За сони ачи юу байна гэсэн? Би яг юу ярих хэвээр вэ? Сайн уу? За өнөөдөр за энэ тэмцээний талаар жоохон ярилтаа тэгвэл. Энэ тэмцээн байл яах. Бид нар ямарсан 10 хоног баг бэлтгэл хийсэн баг. Тэгээ 10 хоног бэлтгэлтэй хийсэн ч гэсэн бас давгүй л байна. Тэгээ яг хамгийн чухал тэмцээн бол энэ тэмцээн биш. Хамгийн чухал тэмцээн бол майнер байгаа. Энэ тэмцээн дээр хожигдлгүй явж ин гэдэг нэг бардаад шаардлага байхгүй байгаа бид нар. Майнертай харин шалгарчвал андаа төвх эхэлнэ. Бардаж эхэлнэ. Хаарц майнертай шалгарч хамгийн гол зорилго байна. Тэгээд макт болсон юм байна.
бэлтгэл яаж явагдаж байна. Тэгээд Мазала багийн нэг өдөр ерөнхийдөө яаж өнгөрдөг юм бэ гэсэн талаар танилцуулах болно. За одоо хоолоо ичээд бүгдээрээ бэлтгэлийн байр руу явж байна. Цаг ойролцоогоор одоо 10 цаг болж байна. Хараад ерөнхийдөө тоглох баг байвал тоглоно. Байхгүй бол бүгдээрээ хувийнхаа зүйлсүүдийг хийгээд тэгээ эртхэн унтна. Тэгээ багаараа Dota тоглолцож магадгүй. Багаараа Dota тоглохоор яг нэг давуу тал нь харилцааны тал дээр жоохон сайн. Дээрээс нь тавуулын гоё харилцаа гоё болоод хоорондоо инээлтэд гоё хөгжилдөж чаддаг. Тэгээ иймэрхүү байна. Я маргааш өглөөнөөс влогоо хийн. Мазала нэг өдргээд өглөө цагаа 9 өгт хурууг. Болдо кабала иргүү хөгөөг мэдгүй. Гүлгмээр байгаа. Ямар харах вэ? Хаварах болчихлоо. Маргааш өглөөнөөс уулзах юм аа. Өглөөний минь залуусаа. Амсаасаар Мазалагийн нэг өдөр бичлэг хийх гэж байна. Өнөөдөр бол 5 сарын 21-ний өглөөний 9 цаг болж байна. Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхээр усаа дүүрэх чинь усныхаа саваа. ESL усны саваа дүүрэх чинь. Тэгээ усаа сайхан уугаад балкон дээр гараад сайхан агаар амсгалаад шинэ өглөө эхлэхэд бэлэн болно. Өнөөдөр 4 цагаас манай баг Sharpshooter тэмцээний шүгийн 8-ны тоглолтоо хийн. TSC багтай 4 цагаас. Өглөө өнөөдөр цагаа 9 бит хурмаа гадагшаа гарч гүүн гэсэн чи ярьсан байгаа. Яг өгт бэлэн болоод байж байна. Юу ч зүйлсаа. Битүүрэн гарч ирээд ерөөдөө гүйчлээ. Одоо цагаа гүйж байна. Ерөөдөө нэлээд алхаад нэлээд гүйчлээ. Тэгээ өнөөдөр буцаж очиод усанд орно. Усанд орчоод одоо цаг 10 цаг болж байна. 12 хүртэл хувийн бэлтгэлээ хийн эсвэл хувийнхаа зүйлсүүдийг хийж агаад 12-оос санд орчоод бөөнөрө бэлтгэлдээ орно. 4 цагаас ер нь TSC багтаа байгаа болохоор TSC баг ямар ч тоглолтог байпуудыг үзээд жаа эсрэг тактик маяг юм хийн. Эсрэг тактик хаашаа ерөөхдөө яаж тоглохыг мэдээд авчвал яг тоглолтын дээр амар байдаг. Би тиймэрхүү байна да. За тэгээд харж өгсөн даа уулзсан. За битгүүр ерөөхдөө ингээ харж байна. Та нар анзаарсан байх манай бэлтгэлийн байр ерөөхдөө хотоос нэлээд зайдуу байдаг. Тэгээ дуу чимээ бол ерөөхдөө айгу тэгээд харьцангуй тайван байдаг байгаа. Тэгээд коронавирус алхаад харж байна. Өнөөдрийн тоглолтыг юу хийж чадчихсан? TSC багтаа тоглох.
Тэгэл чадхаараа дутлаад хачинда. За. Тэнцэн багийн хувьд бол ерөөхдөө бас чамлахаар сайн баг байгаа. Тавуулаа бас хоорондоо удаан байсан. Бэлтгэлийн хүч айгүй сайн баг. Тэгээ өнөөдөр ямар ч сан чадхаараа өсөг хэлсэнчлэн чадхаараа тоглоод тэгээ хожноо гэж бодож штэ. Тэгээ та нар маань яг энийг үзэхэд тэнцэд аль дээр тоглолцсон байгаа байх. Тэгээд орсон тэр өдөр нэг иймэрхүү л явсан юм да. За тэгээд бэлтгэлийн байран дээр очиод усанд орчоод яг бэлтгэлээ их болохоор бичлэг эхлүүлээ. За тэр өртөлтөөр баяр та. Онцлаа. Өглөөний гүйлдээ аягүй сайхан хийчлээ. Толгой сэргийг байна одоо. Одоо цаг 11 цаг 10 минут болж байна. 12-оос хоол идэх юм. Ямарсан dabon буудалтайгаа бэлтгэлтэнд орсон байна. За өглөөнийхөө цаг ууж байна. Өнөөдөр ямар хаал гэхээр шарсан хаштай дахианы юм бах. Тэнгуудаа энэ ногоогийн юу гэдэг юм марцчихжээ. Энэ ногоо гэж. Тэгээ бас ийм нэг бүхрэм бахтай. Тэгээ бид нэр тусдаа өндөг шороолоо идчихдэг. Тэгээ нэг иймэрхүү байна. За ер нь ингээ хоолоо идээд дуусчлаа бид нэр одоо бэлтгэлд орно сте. Өнөөдрийн бэлтгэлээр юу их юм бол та? Өнөөдрөөс Мап бэлтгэлийг юм. 4-өөс тэмцээнд орохын өмнө явуулсан нөгөө багийнхаа демог үзэж хальт харж яад идэм бэ? Тэрийг харж байгаа л тэндээ өнөөдөр юу ярих вэ? Ямар мап ярих вэ? Өнөөдөр Overpass гэдэг мап ярих. Анх ер нь 10 хоног бэлтгэл хийсэн Mirage гаргацсан байгаа, Inferno гаргацсан байгаа. Тэгээд Dust бол гаргацсан байгаа. Тэгээс ер нь нэлээд шахуу хуваартай байна. Тэмцээн одоо 8 хоногийн дараа эхэллээ. Тиймэрхүү байна да. Өнөөдөр яаж одоо map дээр бэлтгэл хийдэг, яаж бэлтгэл хийдэг тэр бол нэг харуулна. Тэгээд бэлтгэл дээр болцгоо. За бүгд ингээ хоолоо идээд өглөөнийхөө цаг уучлаа. Одоо бэлтгэлдээ ороход бэлэн болцсон байна. Хувийн бэлтгэлээ эхлээд хийдэг байгаа. Ерөнхийдөө хувийн бэлтгэл 2 цаг гаруй хийн. Тэр хүн aim-ээ сайжруулах мөн одоо демо үзэх одоо жишээл хоосон map дээр хост хийж аваад авалтаа сэдэдлэх авалтыг үзэх ч юм уу эсвэл тэр талаасаа бүгдээрээ тактик зохиосон бол өөрийнхөө хийх smoke флашуудыг сурдаг ч юм уу нэг тиймэрхүү байдаг. Өнөөдөр бол жоохон тэмцээнтэй байгаа болохоор хувийн бэлтгэлээ тийм удаан хийхгүйгээр шууд ингээд хувийн бэлтгэлээ нэг цаг гараа хийчихэд багийнхаа бэлтгэл рүү ордог байгаа. Тэгээ багийн бэлтгэл яаж хийдэг талаар манай болдоо тайлбарлалаа.
Багийн бэлтгэлийг болохоор манай багийн хувьд бол одоогоор эсрэг багийнхаа демог судлах болон өөр бусад одоо тий сайн багуудын демог үзэж одоо авах зүйлийг авч тиймэрхүү бэлтгэл хийдэг байгаа. Тэгээд өөрөөр гэвэл одоо тусдаа map хийж байгаад багаараа бэлтгэлхийн контртлынхаа авалтууд, хамгаалтыг сайжруулах болон хөлбөрүүд, хөрөлтлийн тактикууд, хөрөлтлийн дефолт явуултууд гэдэг юм тиймэрхүү зүйлүүдийг бэлддэг байгаа. Тэгээ бас хоорондоо map дээр маш сайн ярилцаж ойлголцох нь чухал, communication асуудал маш чухал. Ялангуяа контр талаас бүр чухал, байр авж байгаа сайтныхаа хүнтэй маш сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Тал дээр л сайн анхаарч бэлтгэл. Тэгээ манай багийн хувьд болохоор яг хамтдаа бэлтгэл хийгээд нэг 10 он жин. Гэтэ одоо ингээ хамгийн чухал тэмцээн 28-нд эхэлнэ. Бид нарт яг үндэ цаг амар давчуу байгаа. Тийм болохоор map болгон дээр амар их тактик мактик хийхээ оронд одоо жишээл map болгон дээр нэг 3-аас 4 нэг яг чанартай тактиктай тэгээд хамгаалтаа аягүй сайжруулад ерөөхдөө хоорондоо харилцаагаа илүү сайжруулад яг ингээд тоглолтын дундуур айл чи ингээд байна. Тэгмэд бүүнээр ингэчигээд болдог кол идэх ч юм уу нэг тиймэрхүү тоглолт яажгаад хэрвээ бид нэр цаг байсан бол аягүй сайн бэлдэнэ. Одоо бол ингээд цаг байхгүй болохоор бид нэр ямар ч ингэ нэг анхны шатныхаа юмнуудыг аягүй сайжруулад тэгээд тактик бол ямар ч нэг тодорхой хэмжээнд бэлдээд нэг тим явж байгаа. Одоо 28-нд Asia Minor эхэлнэ. Qualifier эхэлнэ. Тэгээд бидний нэг арай өөр юм гэвэл яг ингээд map-уудаа ярьчаад тэнгуутаа бэлтгэлийн тоглолт багуудаа хийх үедээ демого бичдэг хүмүүнийхээ тэнгуут ингээд тавуулаа дараа нь ингээд демого хамт үзчихдэг. Тэнгуут яг энэ дээр өгсөн бэ гингүүд хоёр талын хоёр дэлгэцэн харагч. Одоо жишээл болдоо битээр нэрэж дээр аага авлаа гэхэд энэ дээр хоёлаа яага алдчихгүй гээд хоёлаа өөр өөрчөө дэлгэцийг хараа тэгээд ингээд засаа явчихдаг байгаа. Нэг тиймэрхүү. Өөр санаач юм. Өөр тэг ерөөхдөө гайвд бас нөө цогоо болдоо кабал бид дөрөв өмнө нэг багт байсан. Монголд 2 жил гараа байсан болохоор ерөөхдөө харьцангуй гайваа. Тэрнээс шингээ ингээд 5 ингээд нэг баг болж байгаа хүмүүс нэгдвэл тэр жоох ингээд цаг аваад харьцангуй бие биенийг ойлгох коммуникашн тал дээр бас арай дээр байгаа юм л та. Хамт тоглож байсан юм. Тэгээ бид нар бол бие биенээсээ санаа зовхгүйгээс ярилцах юм ярилцсан бүгдээрээ бие биенийхээ зан шиг мэдчихэж байгаа болохоор асуудал аягүй баг. Одоо ингээд шинэ ингээд бүрдэж байгаа хүм одоо баг болох гэж байгаа хүмүүстэй зөвлөхөд хамгийн түрүүнд одоо юу зөвлөх юм бэ? Шинэ баг болж байгаа хүмүүс. Шинэ түрүүнд залуус бага зөв бүрдүүлэхээс л эхлэн л дээ. Багийнхаа гишүүдийг зөв бүрдүүлэхээс. Бага зөв бүрдүүлэх нь ерөөхдөө ингээд багийнхаа тоглолтын одоо уур чадвар бол мэдээлэл юм шүү дээ. Хамгийн гол нь зан чанар, зан ааш хоорондоо ингээд багаар ажиллах чадвар тийм хоорондоо бага бүрдүүлэх хэрэгтэй. Хоорондоо ингээд үнэхээр ингээд сайн 5 хүн байлаас хоорондоо ингээд зан аашин тохирохгүй бол яг үндэ нэг гоё баг болж чадахгүй, амжилтанд хүрч чадахгүй. Тийм болохоор шинээр бүрдэж байгаа залуусаа байвал хамгийн дөрөв зан аашаараа тэгээд дараа нь багшүүдийн бас үүрэг маш чухал. Үүргээ бас 2 3 эс ингээл нэг багт тэгэл хотлоо. Тэнд хүмүүс инээгээл. Алаа бүгд ингээ хувийн бэлтгэлтэй орсон байна. За одоо кабалтай жоох ярилцсан бүгд. Яг дид маш тоглож байна. Гинэ. Дид маш тоглож байгаа гэж байна. За кабалын үед яг одоо энэ Мазала багийн багт ямар үүрэг гүйцэтгэж байна? Хүмүүстэй сонирм өгс. Fireport бол нэг ганцаараа явж мовдөг нэг хоёулаа нэг суппортлдог байсан шүү дээ. Одоо шинэ баг ялгаагүй. Яг хоёр нь бол support баг in game leader-ийг одоо
спортлж байгаа нэг тийм тоглож юм. Ер нь тэр хаана хүн туслах боломжтой байна. Танд нөгөө одоо ингээд бидний тусалж байгаа юм байна. Нөгөө талд нь туслах ч юм уу. Ер нь бол бас ингээд болдоо ингээд яг ингээм лидер нь тэнгуүтээ ингээд раундын дундор мондор нэг бас нэг жоох эвгүй болчтой шүү дээ. Тэнгуут ингээд кабал колддог ч юм уу те. Одоо ингээ 2 цаг болж байна. Хувийн бэлтгэлээ бүгдээрээ дуусгасан. Одоо багийн бэлтгэл рүү орж байна. Багийн бэлтгэл өнөөдөр Overpass гэдэг map дээр ярина. Overpass дээр ерөнхийдөө Cabal битэр 2 жил тоглоогүй. Тэгээд бас жоохон эвгүй байгаа. Тэгээд манай гур бол банк тоглож ирсэн. Тэгээд ерөнхийдөө даагүй. За багийнхаа бэлтгэл ингээд хоорондоо ярилцаад ямар ч нэг багийн демо үзэж чинь тэгээ эндээс авах юм аваад хайх юм аяад нэг иймэрхүү одоо ерөөхдөө нэг цаг энэ демог үзэж ярилцж хагаад map руу ороод тэгээд нэг санаа оноогоо ярилцаад ямар ч нэг дефолт стандарт явалтаа ярилцаал тэгэл ерөөхдөө map-ууд нэг иймэрхүү явт юм да. Ямар ч бөөнөрөө л сайн ярилцах хэрэгтэй. Бүгд үзэж байгаа. Тэгээд map-ийн бэлтгэл нэг иймэрхүү ерөөхдөө бүгдээрээ ярилцаад дундаас санаа гаргаад тэгээд өөр багийн демо хамтдаа үзээд тэгээд Overpass нэлээ яриад ерөөхдөө зэгцэлчлээ. Гэхдээ ярих юм зөндөө байгаа. Цаг гаруул ярьлаа. Тэгээд одоо 3 цаг болж байна. 4-өөс TNC багтай Sharpshooter тэмцээний quarter final буюу шүгийн 8 тэмцээнд шүгийн 8 тоглолтыг хийн. Тэгээ яг одоо юу хийж ийнэ гэхээр багаараа TNC багийн демог хамтдаа үзэж байна. Манай болдоо Smoke төрчтэйж байна. Бид нэр ерөөхдөө TNC багт ямар map пиклэх вэ гэж бодоод сууж байна. Бас тоглолтыг бас чухал зүйлүүдийн нэг бол map veto. Map зөв сонгочвол бас хожих шанс нь хамаагүй ихсэн. Бидний бодол бид нэр ерөөхдөө Dust пиклэх үү, Inferno пиклэх үү, Mirage пиклэх үү энэ гурав дээр л байна. Ерөөхдөө ингээд хараалаа. Алин дээр нь сул байна. Ерөөхдөө
За даас пиклээ гэж бодоход айл нь яг яаж тоглож байна? Бид нэр өөдөөс нь яаж тоглох хэрэгтэй вэ гэж багаараа ярилцж байна да. За айгу багийн тоглолт болохоор бүгдээрээ хамтдаа сайн ярилцчихэж амжилтанд хүрнэ. Ямар нэгэн тэмцээн тоглолтод ялна. Нэгэнд ингээл үзэл, нэг нь ингээ хичээгээд ахаад. Ялчгүй тэгээд тэмцээн дээр ганцаараа бол тэгээд алаад байна гэж байхгүй. Тийм болохоор ямар ч сан багаараа тавуулаа хичээж амжилтанд хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг тиймэрхүү байна да. Одоо ямар ч сан 4-өөс TNC-тэй тоглоно. Бүгдээрийн бэлтгэл бол бас сайн хангадаагүй байгаа ч гэсэн итгэлтэй байгаа хожно гэдэгтэй. За тэгээ та нар энэ бичлэгийг үзэж байхад аль дээр тоглолцсон байх вэ? Пингвин хараа та. Тэгээд ямар ч тэмцээнд орчоод дараа нь бичлэгээ үргэлжлүүлээ. Тэгээд амжилт хүсээрэй. Чи юу яагаад илаа? Харпаа би үзэж Чамаад байна. тэгээд тэрийг яг хийж байгаа. Xbox мөн. Xbox мөн биш юм. Би шууд доош харлаа. Би дээгүүр ороод бусдын баруун флаш штэ. Тэгэхээр нэг нь доороо үлдэх хэрэгтэй. 9 доош үлчихгүй таа. Гар багтаа. Би баруун. Чиний мик яага байхгүй. Мих байхгүй нэ. Байхгүй. Дэш флаш чинь ялч. Биш явах шүү. Болдоо энэ хамт хартаач. Флашаа л орж биш таа. Тэр флаш. Нэг флаш ийсэн. Орой. Тэр. Чортник. Тэр доор нэг өө яага ичваа. Зигзаг Xbox гэх юм уу та. Одоо борцтой гаргасан. Донгор 2 нагийн гатанд бор байгаа. Онцгой дотор бид донгор дотор айн донгор нийтэд мөн дээр хатны автобо. Уусахыг найн нэгээс найн нэг донгор хүн унгаж болох тэр нэг амар аюул болчих. Дообо гэдэг what the fuck дообо улаацсан байж чөө. Хитийг хамаа ич дообо. Паас очиж. Миний вайга гацчих. Чи шууд надад ийм машинаас смок гэж. Юу л флаш гаргалаа. Аа явчих. Дэш явах юм уу? Дэш явахгүй өстэй. Толлоо. Доорооч. Яг нь төдөө. Ороо. Дэш пиклээ дэг л авахгүй өстэй. Биш яа. Би тарагдахгүй байна. Дахиад. За наа. Игдэг чинь смок гэж байна. Бүр хаалганы хатахад бүр завсартай байж тээ. Наа бүр боочсон. Тийм үү. За наа нэр тийм хилдээд байна. Би мод хэлээ зөө. Яхаа болтнаа. Чи надад ингэ би ээстэй авсан. Доор гаруул байлт нэстэй. Байлт. Ахгүй. Би смогч хөө. Дэш явахгүй те. Би дэшээ толлоо шүү.
Дэш явах одоо. Дээр онсоо. Та нэг. Би улаан баклаа. Дээр явсан. Сөсөлөө. Чи баруунаас чи өсгөөс тоглоё. Алт бейс мөн гэсэн. Би баруунаас татчихсан. Орол нэг флаштай заа. За. Бэгэл баталж хэрэг. Ол нэг Дээр. Өөдөөс флаш би шууд өөдөөс нь флаш тийш за. Чи Жон. Одоо галаа хийчихгүй юу? Дээр нэг маш. Бэр. Дэш галаа хий. За нас. Скотар. Чи доотлоо молот хоо. Смогтлаа. Үүссэн зогссон байна. Гол зогссон. Би гол толлоо. Өгсөн. Хоёр гараад батсан. Үүнд шийдэх юм байна. тэр нэг мэдчихсэн. Нэг. Шотланд орсон. Хоёр. Шотланд орсон. Эдээ бол чи орсон уу? Гол мууцтай. Арц барагдлаа. За нас. Эсэла. Баша мосэл. Ер нь голдоо авах гэдэг нэг хамгаалалтай байсан гэдэг. Цааш хийсэн. Одоо нөгөөдөө нэг суучихсан. Бэж наач гараагүй. Яг шүү. Наач дотроос одоо гардаг гэсэн шүү. Уусан. Гол орох шүү. Гараад тааштай юм зү. Тааш. Гол орохын харцсан шүү. Шорт явуулсан. Хоёр яа. Шорт улаан. Шорт. Би шорт. Шорт наасан. Нэг тоош явчих. Одоо хоёр явчих. Дэш юм болоо. Дэш нь авчих юм шиг байна. Тэг вэштэй шүү. Давай тест шүү. Гол нэг. За, ямар ч гэсэн манайхаа хожлоо. 2-0 харьцаатайгаар TNC багийг хожлоо. Ерөнхийдөө нэлээд өрсөлдөөнтэй тоглолт боллоо. 16-12 2 map дээр хоёулын дээр нь 16-12-оор дуслаа. Гэтэ ямар ч гэсэн хожлоо. Эхнийгээ тэмцээнд бас амжилттай явж байна. Гэтэ хамгийн чухал тэмцээн бол minor. Одоо нөгөөдөр 5 сарын 23-нд Lucid-ийн Firepower 2-ын хоцсонтой тоглох болно. Одоо дээшээ гарч хоол эдэн нэлээд өсөж байна.
Хэцүү хүмүүсийн царай. За бүгдээрээ тэгээ дээшээ гарч хоол идсэн. Яарсан сайхан ажиллаа. Мистер Кабал 30 алсан байгаа даас дээр. Гадаа амар гоё байна. Гадаа амар гоё байна. Нар жаргаал. Халуунч биш, хүйтэнч биш тэгээл салхихгүй байна хамгийн гол нь. Гадаа бичлэг хийх салхитай аягүй хэцүү байдаг. Бэлээ. Бичлэгээд ихсэн чаа. Тэгээ салхихгүй байна. Тэгээ хожицсан сэтгэл санаа сайхан байна гэх мэтлээ. Тэгээ бүгдээрээ жоохон 90 тоныг харъя. Аа 5 давхрын балкон дээрээс аягүй харагддаг. Нуур харагдана. Сарайлаг юм аа цагаа. Аа. Өнөөдрийн тоглолт аюу сайхан тоглолоо. Камера унгаачихтай ингэж байна. Энэ шууд нартай. Яа. Камера унгаах гэдэг санагдаад. Оноол тэгэл YouTube-ийн бичлэгч болно шүү дээ. Өнөөдрийн тоглолтын сэтгэл санаа ямар вэ? Сайхан тоглолоо. Шившиг тадлаа. Шившигтэй утгалтлаа. Тэгээ явцсан дээр эцсийн дүнд бөөнөр ажиллаа. Ойна. Тэгээ энэ ирчээрээ майнерта шалгарна гэж найдаж байгаа бид нар бол. Тэгээ айл болох чадхаараа баг хугацаатай ч гэсэн чамлахаар чанга атаг гээл майнерта бэлтэж ин да. Тэгээ добоон тэгээл өдөр шөнөгөө бас бичлэг янзлах яаж бичлэгээ айтайхан болох вэ гэх мэтлэн типс үзэж байгаа. Тэгээд энэ бичлэгэн дээр бас өмнөхөөс арай дээрт нь байх гэж найдаж байна. Нэг тийм. Тэгээд дээрээс нь дээр хоол байхгүй. Маа таваа чаал гэсэн чи өөр гарууд иччихэж. Тэгээ бид нэр за хоцсон юм чин гээд гоё хоол идэх чинь. Гоё олон чи захиалгын хоол идэх чинь. Ямар хоол вэ? Кари. Тийм ээ, кари байлаа. Одоо кабал захиалж байгаа. Тэгээ сайхан манаа гадаа. Тэгээ хит оноос бас зав дажгүй байл бэлтгэлийн цаг зав бас дажгүй байл та нартаа арай өөр бичлэг оруулах болно. Яа өөр бичлэг гэхээр одоо CS:GO-ийн талаар жоохон мэдлэг өөрийнхөө сурсан зүйлүүдээс бас ингэж хуваалцаад та бүхэнд бас хэрэгтэй авах гэж бодож байна. Нэг тиймэрхүү. Ингээд сүүлдээ ингээд влог хийгээ яваад тахаар яг ингэж жоохон сони юм байна. Өөртөө яриад ингээл. Гэтэ бас хүмүүс бас тэгэл хөөе галзуурч бал гэдэл. Гэтэ ингээ сүүлдээ бас ингээ яриад сурчт юм байна. Одоо бараг сар влогийн хэлбэр ингээ амар ярьдаг. Тийм. Хүнтэй ярьж байгаа шиг яриа. Тэгээ бараг сар влогийн хэлсээ ихтгэл мэлтгэл бол зүгээр асуудлууд тавих юм байна. Тэгээд давуудаа амжилт хүсээд мазаалын багийнхандаа бас амжилт хүсээрэй. За эсвэл жаа ярилцлага яг одоо юм гоё байна. За. Одоо ингээ би зүгээр одоо ингээ яг сурвалжлагч нь зэ эсвээс асууя. За одоо ингээ би юу? Би кари дөө. 5 кари болцсон уу? 5 кари юм уу? Наачо нөө шүлтэй бол хойно. Ингээ хоолны асуудал ирэх чинь. Манай баг мазаалаа баг. Хойнотой газар. Шүү. Мо. Японы газар биш юм уу? Япон. За өөр Кари. За. Эсвээс нэг би одоо ингээд сурвалжлагч нь зэ. Чи ингээд амар. Одоо ингээд Монгол яг үндэ ингээд чи номер 1 эс чин гээд явж байгаа шүү дээ. Одоо өмнө зээлэхгүйсэн. Тэгээ зээлэхдээ одоо тоглоо болцсон. Тэгээ одоо ингээд номер 1 эс чин гээд явж байгаа. Тэгээ ерөнхийдөө ингээд чиний араас ингээд эс чин болох гэж байгаа ингээд шин залуу тоглогчд маань юун дээр анхааруул зүгээр өө. Ер нь яаж эсээ бэлтэж гин.
Уртгаалаа. Уртгаал гэх. Уртгаалаа өөртөө ихтэй байдаг. За энэ бичлэгийн нараа ингээ яг эсөгийн зургийг тавингуудаа ишлэл тавина. Уртгаал гэсэн Тэгснэ өөрөө алдгүй юм дээ. Йоо, өглөө уриалж байсан. өглөө өдгөрөө гүүгээд та нар гүйснийг мэдчихэж байгаа. Ойрт бид нар гүүгээгөө. Гэтэ өнөөдрөөс айгүй эрчимтэй гүүхэр шийдэж байгаа те. Тэгээ ирт унтаж, ирт сэрээд гоё бас ирүүл бай гэж шийдэж байгаа. Сайхан байна. Гадаас сайхан байна, сэтгэл санаа сайхан байна. Манай багийн ахлагч сайхан байна. Хүн сайхан байна. Бүх юм сайхан байна. Одоо тэгээ нэг л юм үллээ, тэр нь юу вэ? Тэгэл minor хавар. Яа. Би яг тэгж хэлээсэй гэж хүсчихлээ. Энэ ихтэй амар гоё харагч байна энэ. Нэг нарж харагч байгаа бол. За Кабалтай болцгоо. Өнөөдрийн MVP тоглогч Кабал. Ядарч. Би өглөө нэг гүүхтэй сэрээцсэн байхгүй. Тэгээ болцоод ч жоо тилтэй байсан. Тэгээ миний бороо. Гэтэ бас айгүй гоё тоглосон. Тэгээ зураг авах байлгүй. За өнөөдрийн влог маань тэгээ одоо ингээл бид нэр хоолоо идэж байгаа ямарсан бичлэг хийн. Ямар хоол идэж чинь, ямар карри мари идэж чинь. Уртаа нэг камер нэг майцтай. Тэгээ бараг хоолны бичлэг хийж. Би хоолны бичлэг хийхээр бараг хэцүү бас ингээд. Ой чи тарган юм байж бити ингээ хоол идээд байгаа ч юм. Цогоо могоод хоолны бичлэг хийвэл чи яаж ингэж хийдээ таргалахгүй байна бараг. Тэгээ одоо бичлэгэндээ ямар ч хоолоо харуулна. Тэгээ орой бильярд тоглохоор харуулна. Ер нь бүх юм харуулна. Тэгээ одоо ерөнхийдөө тэгээ ойлгомжтой тэмцээнд орсон. Буцаад нөө overpass гээд map руугаа бэлтгэл рүүгээ орно. Тэгэл тэрэн дээр ингээл тактик ярилцал. Тэрийг бол гэхдээ та нарт үзүүлж болохгүй л дээ. Яг тэгвэл нөгөө нэг Asia Minor 2 Монгол баг байгаа. Тэр 2 Монгол багийн хүмүүсээс үзэж байгаа. Ингээд эдгээр overpass дээр энэ smoke хийж гэл манай тактик бас судлах боломжтой. Ерөнхийдөө Мазала баг маань бүх цаг хугацааг ашиглаад ямар ч сайн бэлтгэлээ хийж байгаа. Тэгээ та бүхэн маань бас сайн дэмжээрэй. За тэгээд peace. Ярц хаал хөрөөд ирлээ. Ажлын хаал. Япон хаалны газраас захиалсан байгаа. За тэгээд би бол карри авсан. Кабал ямар нэртэй болсон. За ингээд сонгонтой үхрийн мөхтэй хуурга байна. Тэгээ цогоо карри болдоо сонгонтой хуурга авсан байна. Энийг иймэрхүү дээ. Одоо доошоор орж бильярд тоглолоо. Тоглохгүй л тэгээ бэлтгэлээгээд өнөөдөр ингээд ирнэ бас чинь даа. За тэгээ хоол идлээ. Өнөөдрийн 5 hour гинэ. Мазала нэг өдөргээ бичлэгээ ерөөхдөө ингэсгээ дуусгая гэж бодлоо. Одоо бүгдээрээ харилцгаая. Бүгдээрээ өнөөдрийнхөө тоглолтыг үзээд яг алдсан бол алдснаа ягаад хараад тэгээ ярилцж байна. Нэг юмрхүү. За тэгээд хинээс сүүлч юу гэх вэ? Сүүлч. За Кабалаас дэмжиж байгаа хүмүүстэй сайн уу? Яс дэмжээс бүр баярлалаа тэгээд чат хатгаар хичээнэ алдаад татгалаа нөхнөө. Жижигсаж алдаа тас зөндөөл. Бүгд хичээгээд гоё болгоод майнертай явнаа. За хүүха. За тэгээд ямар ч маш их олон хүмүүс бид нарыг дэмжиж илээ. Бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд бид нэр ямар ч чадхаараа хичээж байгаа. Гэрэл ямарсан юм.
чадхаараа хичээж байгаа. Тэгээд та бүхний дэмжлэг байгаа болохоор бид нар бас айгүй сайн тоглож байгаа шүү гэж хэлье. Тэгээд гоо мацалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаа ямар бичлэг ямар бичлэг дараагийн бичлэгээр оруулмаар байна. Тэрийг комент хэсэгт бичээрэй. Тэгээд та бүхэнтэйгээ харилцаад дараагийн бичлэгээр ямар бичлэг хийхээ шийдэх болно. Тэгээд бүгдэнд нь үзсэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг болтлоо түр баяртай.